Судар бичгийн алтан сан. Сүм бум бүрэн зохиол. Монголчууд эртвээс хөрш зэрэгэлдээ улс орнуудтайгаан улс төр, эдийн засаг, шашин соёлын өргөн харилцаатай байжээ. Их Монгол оронд энэтхэг төвдийн орноос бурхны шашин дэлгэрч олон хүмүүс хүүхэд ахуйгаасаа лам хувраг болон сүм хийдэд шавлан сууж бурхны шашны номд суралцаж эхэлсэн тэр цагаас бурхны шашны их баг 10 ухаанд төгс боловсрсон Эрдэмтэн лам мэрэгд олноороо төрж гарсан билээ. Тэдгээр эрдэмтэд зөвхөн бурхны шашны онол сургаалд боловсроо зогссонгүй. Юуны түрүүнд эдгээр улс орны хэлийг сурч, улмаар түүх соёлтойн танилцж, түүгээрч барахгүй. Төвд хэлээр олон арван бүтээл төөрөвснээс гадна санскрит, төвд хэлнээс энэтхэг төвдийн олон эрдэмтдийн зохиол бүтээлийг хэлэндээ уран яруу орчуулан хэвлэж байжээ. Монголчуудын оюун санаа эрдэм эдлэгийн их санг бүрдүүлж байсан Эрдэмт лам нарын бүрэн зохиол буюу сүм бумын талаар үзэгч та бүхэндээ төлөвлөе. Сүм бум гэдэг нь өөрөө төвд хэлний бүрэн зохиол гэсэн утгатай үг. Тэгээд ер нь бол Монголын сүм хийдийн дотор Монголын судлаач эрдэмтдийн дунд бол энэ бүрэн зохиол гэдэг хэлбэрээр юм биш. Сүм бум гэдгээр юм бол яригдаж ингээд хөвссөн. Ийм одоо зохиолын цомрлог гэсэн үг юм да. Энэ талын судалгаа бол ер нь орчин үеийн шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд орохдоо 1959 оны анхны монголч эрдэмтдийн хурлаар одоо сүүлд гандагчлын хэдийн тэрүүгэн хам, номч мэрэгэн хам, гомбожуугаа бол үндсийн төв намсанд ажиллаж явах хугацаанд тэр хуралд оролцож анх нэг 100 гаруй одоо монголч эрдэм төв төлөөр намсгуулсан монгол ном нарын зохиол бүтээлийн судалгааг одоо танилцуулсан байдаг. Түүнээс хойш бол иш давхай за мөн одоо сүүл үед Бямба гэсэн одоо энэ судлаачд бол дагнан одоо энэ бүрэн зохиолын судалгааг бол хийж байна. Ер нь бүрэн зохиолын судалгаа гэдэг маань өөрөө тухайлсан сүмбмийн хажуугаар философийн болон хэл шинжилгээний утга зохиол судлалын гэдэг ч юм уу соёл судлалын одоо чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажлуудын их хэрэглэгтүүн гэдэг утгаараа судалгааны эргэлтэнд бол ингээд тасралтгүй ороод явж байна. Монгол ам нар бол одоо анх яг монгол хэл дээр зохиол бүтээл буддийн одоо соёлын бүтээлүүд те буддийн шашны судар номууд монгол хэл дээр орчуулагдсан түүх гэх юм бол бүр одоо 7-8 дугаар зууны үеэс эхэлнэ гэж үздэг. Энэ бол сог дуугууруудтай холбоотой тэр үед одоо Монголын энэ бурхны шашны бас нэгэн зүйлийн одоо зан үйлийн судар болох итгэл тийм ээ гэдэг судрыг Монгол дээр одоо орчуулж уншиж байсан гэсэн мэдээ бол байдаг. Гэтэ тэр бол одоо цэвэр бурхны шашны өөрийнх нь судар учраас хэн нэгэн хүн орчуулсан байж таараа. Мэдээч тэр их дээр үед Монгол хүний одоо бот зохиол гэж бол байсангүй. Харин ингэж явж байгаад 13 дугаар зууны сүүлч 14 дугаар зууны эхэн үед бас Монголын их хэлмэр Чойжи Отсор гэдэг хүн буддийн одоо философийн ялангуяа төв үзлийн гүн ухааны нэгэн гол их сурвалж болох бодисатын явдалд орох буюу бодичара аватара гэдэг зохиолыг монгол хэлэнд 1305 онд орчуулсан байдаг. Энэ бол мөн ялгааг орчуулга байсан. Түүний дараа нэг 6-7 жилийн дараа Чойжи Отсор 1312 онд энэ зохиолын тайлбарыг бас монгол хэл дээр бол хийсэн байдаг. Тэгэхээр энэ үеэс эхлээд нэг үгээр хэлэх юм бол 13 дугаар зууны сүүлч 14 дугаар зууны эхэн үеэс эхлээд монголчууд ер нь төвд хэл дээр одоо өөрсдөө зохиол бүтээл, бот зохиолууд гаргаж ирэх эхлэл бол тавигдчихэ гэж үзэх бүр үндэстэй. Энэ бол Чойжи Отсортой бол холбогдож ярих хэвээр. За ингээд явж байгаад 1620-ад оны үед бол монголчууд одоо буддийн соёлын том цомрлог болох Ганжуурын 108 ботыг монгол хэл дээр орчуулж хэвлэсэн. За энэ бол үндсэндээ Монголд одоо буддийн цуврал бот зохиол одоо хэвлэгдэх монгол хүний одоо уншлах таны мэдгүй ертөнцид орж ирэх их том
цаг үе бол тохиосон. За тэгээ энэ үеэс эхлээд үндсэндээ монголчууд бас зэрэгцээд өөрсдийнхөө одоо бүтээл номыг сүмгэн хэлбэрээр зохиож бүтээх ийм байдал бий болсон юм уу да гэж бол анзаарэгддэг. Монголын эрдэмт лам нар өөрийн эх орондоо болон төвдөд урт удаан хугацаагаар сүм хийдэд шавлин сууж төвд хэлийг төрлөх их хэл шигэн эзэмшээд их баг 10 ухааны зохиол бүтээлийг төвд хэлээр 1-30 бот хүртэл бүтээл төөрөвжээ. Тэдгээр мэрэгдээс дурдвал чожи одсэр, өндөр гэгэн занвазар, зайвандад лувсан бэрнлээ, ойрдын зайвандад намхай жамц, ламын гэгэн лувсан данзан жамцсан, дарбавандад содуу жамц зэрэг 4-500 эрдэмтэн лам нарын алдрыг дурдж болно. Энэ бол олон алдартай мэргэд төвд хэлээр ном зохиол төрүүлсэн да. Ялангуяа одоо Эрдэнэ зуугийн одоо ширээт лам Тусан гончиг Лусан давуу даржаа ламын бол хамгийн олон бот зохиол төрүүлсэн монгол ламаар бол тоологддог. 30 гаруй бүрэн зохиолын боттой. Тэгээд түүний дараа манай Баргэрэл лам одоо Тамцэг дөржийн зохиол бүтээлүүд гэдэг ингээд олноор нь ярих юм бол ийм ламнуудыг дурдж болно. Сонирхолтой ном зохиол төрүүлэн гэхээр ер нь бол бодын ухааны одоо мэдлэг ухааны орон бүр чиглэлээр бол ном зохиол төрүүлсэн монгол ном нар бий. Тухайн энэ нь өөрөө үс үгээ гэхээр ертөнцийн цагийн шинжилгээ ухааны судалгаанд бол гүн ухааны буюу философийн чиглэлээр, ангаахын чиглэлээр, зурхаан чиглэлээр, за одоо соёлын зан үйл судлалын чиглэлээр бол одоо судлах сонирхолтой судлагдхуунуудыг манай одоо монгол ном нар төвдлөөр одоо төрөвж үлдээсэн гэсэн үг. Мөн бас одоо бас энэ Монголын ахуйн соёлын онцлогтой гэж хэлэх юм уу? Заншилын нүүдлийн соёлтой холбогдолтой сонирхолтой зохиол төрүүлсэн лам бол энэ Өвөрхангай аймгийн Тархан бандад цэвэл онцгой дорж ийсэн хүн байдаг. Энэ хүн өөрөө хурдан морь одоо нас ахгуулаад булаг шанд байна, мал ангаах, эмчлэх, за мөн эмийн ургамлыг таних барих энтертэй холбогдолтой олон сонирхолтой ном зохиолыг бол төрөж үлдээсэн. За энэ чиглэлийн судалгааг одоо осны 2 жилийн өмнө энэ академич Цэрэн Содномгоо өөрийн гэр музей дээр төвлөрсөн олон улсын хурал дээр өөрөө Монголоос ирж танилцуулсан илтгэгчийн илтгэл дээр бол энэ цивилизацийг доржвол өөрөө энэ ханиадны одоо эсрэг юм вакцины имийг одоо найруулсан энэ чиглэлийн номыг одоо зохиосон байна энэ гэж хүртэл ингэж яригдчихэж байгаа. Зүгээр одоо соёлын зан үйл судлалын чиглэлээр бол олон ном зохиол бол байна. Ялангуяа тэр Гомжоо Хомбугаан одоо иш тухайгаан тэр мэдээлсэн мэдээн дээр бол зан үйлийн тэдэн бат намтай гэдэг байгаа нь бол үндсэндээ буцаад тэр зан үйлийн бурхны шишний болоод Монголын одоо нүүдлийн ахуйн одоо соёлтой соёлын зан үйлтэй холбогдуулж судлагдах мууимаа гэдэг тийм одоо тэр мэдээлэл нь мууим тэр юм л да. Монголчууд ер нь 14-р зуунаас хойш буддын шашны төвд хэл дээрх зохиол бүтээлийг орчуулж түүнийгээ бас төвд хэл дээр тайлбар бичиж өөртөө төвд хэлээр зохиол бүтээл бичиж ирсэн энэ уламжлалыг бол монголчуудын төвд хэлд утга зохиол гэж байгаа. Тэгэхээр Монгол мэргэдийн бичсэн төвд хэлээр бичсэн зохиол бүтээл нь маань одоо тухайн зохиолчийнхаа бүрэн зохиол хэлбэрээр одоо сүмбэм зохиолуудаар одоо өргөн хэвлэгдэж барлагдаж ингэж төгсөн байдаг. За ерөнхийдөө монголчууд маань 17 дугаар зууны үеэс төвдөд боловсролд эзэмшээд одоо төвдөд олон жил суусан лам хувиргууд гавж мэндагт одоо худагт хувилгаадууд маань эргээд Монгол орондоо ирээд төвдийн одоо бурхны шашны онол сургаалуудыг заах, түүндээ тайлбар хийж мөн одоо тэр чиглэлийнхаа одоо буддын шашны 10 ухааны чиглэлийн ном зохиолуудыг өөрсдөө төвд хэлээрээ туурсан байдаг. Энэ маань одоо ингээд ер нь тухайн цаг үеийн шинжлэх ухааны одоо судалгааны бүтээлүүд болж ирснийг харуулдаг. Энэ юугаар илэрч байна гэхээр монголчуудын төвд хэлээр бичсэн зохиол бүтээлүүд маань бүх 10 ухааныг хамарсан одоо түүхэн, гүн ухаан, одоо яруу найраг гэх мэтлэн одоо зохиол бүтээлүүдийг төвд хэлээр бичиж байсан. Энэ эргээд юу гэхээр төвд оронд болон одоо буддын шашин судлалын ном зохиолуудад монголчуудын оруулж ирсэн одоо шинжлэх ухааны 10 ухааны номыг өөрснөө бичиж туурсан одоо энэ их бүтээлүүдийг ороосоо хувь нэмэр болж явдаг. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр Монголын оюуны соёлыг тойроогүй дайрсан юм. Гэвч их савны ёроол хоосонгүй хичээр олон ном судар үлджээ.
Монгол улсад судар бичгийн хүрээлэн анх байгуулсан цагаас ардчлал шинжилгээний ихэнх хүртэлх хугацаанд монгол бичгийн хүмүүс монголчуудын төв хэлээр төөрөвсөн, төвд хэлнээс орчуулсан болон энэтхэг төвдийн эрдэмтдийн ховор ном судар цуглуулах ажлыг нэн төрүүн шамдан хөөцөлдснөөр улсын нийтийн номын сан, хэл зохиолын хүрээлэн, Монгол улсын их сургуулийн номын сан, дорн дахны хүрээлэнгийн номын санд их баг нэлээд хэмжээний ном судар хоримтлагдсан нь ховор чухал эрдэнэ болоод байна. Мөн гандан дэвшлэн хийд ч гэсэн дахин сүм хийд нээсний дараа хөдөө орон нутгаас их хэмжээгээр ном судар цуглуулах ажлыг хийсний ачаар Монгол төвд лам нарын ховор нандин нэлээд ном судрыг цуглуулсан нь одоо тус хийдийн номын санд хадгалагдаж байна. За Монгол улсын үндэсний номын сан төвд ном судрын одоо маш ариун баялаг сан хөмрөгтэйгээр одоо нийлээд судалгааны гол номын сан болж явдаг. За үүнд одоо төвд Монгол лам нарын сүм бүм орж явдаг. За монголчуудын төвд хэлээр бичсэн сүм бүм зохиолуудаас ерөнхийдөө манад одоо судалж бүртгэснээр нэг 40-од зохиолчийн бүтээлийг бүртгэсэн байдаг. Эдгээр маань нэг ботоос одоо 30 байт хүртэл зохиол бичсэн юм зохиолчд байх жишээтэй. Эдгээрээс дурдвал Заваа лам, Шагдрын дамдин гэж одоо хавж дамдингийн зохиол бүтээл 16 байт байна. Эдгээр маань одоо төвд хэлээр бичсэн одоо гар бичмэлээр байдаг. За мөн одоо энэтхэгийн Дээлийн хот 1976 онд Гүрдаваяр бүчээ хэвлсэн одоо энэ сүүлийн үеийн хэвлэлээрээ бас хадгалагдаж байдаг. За өшөө онцлоод хэлбэл их хүрээний хам Номхон Авган хайдвын 5 байт сүмбэм байх жишээтэй 5 байт одоо энэ 500 орчим зохиол багтсан байдаг. За нэлийн олон одоо сүм бөмбөтэй зохиолчдоос дурдвал Баргарын лам Дамцагт орж одоо ордог. Дамцагт орж Баргарын лам хэмээн одоо хоёр богдын багш хэмээн алдарсан ийм Монгол лам эрдэмтэн байгаа. Тэр Дамцагт орж бол төвд хэлээр 23 байт ном зохиол бичсэн байдаг. Мөн одоо 600 гаруй зохиол бүтээлтэй. Дамцагт оржийн зохиол бүтээлүүд нь болохоор хүрээний одоо нутаг хушуунда бартай, авган хайдвах болохоор одоо их хүрээний бартай. Ер нь яг зохиол бүтээлүүдийг харуул олон агуулгатай гүн хааны түүхийн одоо юуны сургаал шаштар одоо жаяг ёс цаазын одоо агуулгатай зохиолууд байдаг. За Дамцагт орж маань одоо нөө савшим ертөнцийн онол гэсэн одоо зохиолыг төвд хэлээр бичсэн байдаг. За мөн одоо Заваа дамдны одоо их хүрээний гунгай жалангаан төслийн хийдийн түүхээс сүм хийдийн жаягаас гадна хорчоонжин хэмэхтэй алтан дэвтэр хэмээх алдарт бүтээлэг сүм бөмбөдөө оруулж ингэж бичсэн байдаг. Энэ нь болохоор сүм бөмбөгийн хаа бот буюу 2 дугаар ботод орсон байдаг. За яг ингээд монголчуудын бичсэн сүм бөмбөг зохиол ер нь бүрэн зохиолыг ингээд аваад үзэх юм бол ер нь бол нөгөө бүрэн зохиол маань тэдгээр эдгээр бат гэхгүйгээр төвд үсгийнхаа ам үсгийн дараалалаар байдаг. Гаахаа гана гэд одоо 30 бат бол 30 үсгийнхаа дараалалаар ингэж нэрлэгдсэн байдаг. За сүм бөмбөг зохиолуудын одоо энэ монгол зохиолчдынхаа сүм бөмбөгийн зохиол бүтээлийг ажиглаад ингэж судлахад бол сүм бөмбөгийн гарчиг хийж өгдөг. Гарчиг гэдэг маань одоогийнхоор бидний одоо номын гарчиг бүртгэлийг хийж өгчээсэн. Энэ нь болохоор одоо авган хайдны сүм бөмбөгэд одоо га ботны 1-р батын өмнө одоо ингээд тухайн ботод орсон номын нэрийг хуудасны одоо тоотоо бичиж өгсөн байдаг. За бүр одоо бас энэ зохиол бүтээлээс нь харахад сүм бөмбөгийн гарчиг Баргарын лам Дамцагт оржийн сүм бөмбөгийн гарчиг гэсэн байдлаар одоо зөвхөн гарчгуудыг оруулж өгсөн ийм зохиолуудыг бас бичиж ирсэн. Энэ маань юу гэж үзэж ийн гэхээр монголчууд маань олон зохиол бичээ тэрийгэ бот болгоод сүмбэн болгож хэвлүүлж байна. Тэгээ сүмбэн маань олон бот болоод тэгэхээр тухайн ботоо дотор нь зохиол бүтээлээ яллахын тулд сүмбэний гарчиг гэдгийг хийж өгсөн ийм онцлогтой. Ер нь одоо уулын лам лувсан байна. Ер нь чин сүжигт Номон хаан 7 байт зохиолтой. Дурдаад дэвэл одоо маш олон зохиолчд байгаа. Үндэсний номын сангийн тухайд бол одоо эдгээр зохиол бүтээлийг судлаад одоо номцон бүртгэлийг хийж эхний одоо 10 зохиолчоор л төвд хэлээр бичсэн зохиол бүтээлийн одоо гаргасан байгаа. Монголчуудын төвд хэлээр зохиол бүтээл бичиж байсан уламжлал нь 14-р зууны үеэс сурвалжтай бөгөөд
алдарт орчуулагч, яруу найрагч, хилзүүч гүн ухаантан Чожи Одсэр Бурхны 12 зохионгуу гэдэг зохиолоо төвд хэлээр бичсэнийг 9 төмөр хааны үед Шэрв Сингэ хэлмэрч монгол хэлэнд орчуулсан тухай судлаачид тэмдэглэсэн байдаг боловч төвд хэлээр зохиол бүтээлийн эдвхийлэн бичих болсон үеийг 17 дугаар зууны үеэс авч үзэх бүрэн үндэстэй юм. Харин монголчуудын төвд хэлээр зохиол бүтээлийн бичиж байсан тэр эртний уламжлал өнөө хүртэл их бага хэмжээгээр үргэлжилж байгаа бөгөөд монголчуудын төвд хэлээр зохиолон бичиж ирсэн туршлага нь баруун 600 жилийн түүхтэй. Урт удаан хугацааны туршид монголчуудын төвд хэлээр төөрөж ирсэн бүтээл нь асар их бөгөөд тэдгээр бүтээлийг эртний энэтхээс уламжлалтай дотоод ухаан, ангаа ухаан, урлахын ухаан, учир шалтгааны ухаан, дуун ухаан хийгээд яруу найраг, эвсэн найруулгуу, илт нэр, зурхай, үжигший дэргүүтэн их бага 10 ухаан болон нуус тарин, түүх намтар, залбирал магтаал, сургаалын зохиол, захиа бичиг, орчуулга, шашны зан үйл, ном сонссон дамжлага дараалал, ном зөв юу, гарчил зэрэг ангилалд хамааруулан авч үзэх боломжтой. Харь хэл гэж үзье л да төвд хэлийг харь хэл гэж үзье. Тийм харь хэл. Гэхдээ тэр хэл дээр тэр одоо бичгийн хэлний төвшөнд нь тухайн тэр улс үндэстний эрдэмтэн мэрэгдтэй дүүцэх үз, зарим талаараа бүр илүү гарах үз, ийм зохиол бүтээлийг төрүүлсэн байна гэдэг бол өөрөө энэ хүндрэлтний оюун санааны хөгжилд, Монголын төдий хүндрэлтний оюун санааны хөгжилд Бурхны шний одоо энэ ертөнцид орж маш том хувь нэмэр шүү дээ. Энд чинь соёл шүү дээ. Тэ? Мөн одоо энэ номт хэл гэж хэлдэг байхгүй юу? Одоо энэ төвд хэл, санскрит хэл энэ төр бол номт хэл. Өөрөөр хэлбэл тэр Бурхны одоо аман зарлагыг одоо өсөгт буулгасан, баталсан, зохиосон энэ ном учраас энэнийг одоо номын хэл гэж үзээ түндэтгэхийн үүднээс бол төвдөр ном зохиол төрөж ирж ирсэн байна. Зүгээр дандаа л анханаас нь төвдөр төрвэдээс юм уу, бичээдээс юм уу гэвэл бас зарим зохиол бол эхлээд монголоор зохиогдчиход дараа нь төвдөр орчуулсан. Төвдөр зохиогдчиход монголоор орчуулсан зохиол бүтээлүүд ч гэсэн бас байна. Зүгээр энэ төвдийн хэлээр одоо төвд хэлээр бичиг үсээ зохиож байгаа энэ ном зохиож байгаа зохиолын цаатаа талд нь бол үндсэндээ энэ альж бичиг үсэг ба хүндрэлт нь өөрөө оюуны соёлын маш чухал өв олдох шүү дээ, олд амжилт шүү дээ. Тэгээд энэнийг одоо өнөөгийн нийгмийн нөхцөл байдал дээрээс ингээд хараад үзэхэд ч гэсэн төвд гэж үндэстэй одоо хаана байна? Бичиг соёл гэдгийг их оронгүй болж штэ. Тэгвэл энэ хүндрэлтний энэ хэл соёлын нэг бүрэлдэхүүн том бүрэлдэхүүн болж исэн энэ төвд хэлийг одоо бас авж үлдсэн энэ зохиол энэ эгүүрэн зохиол бүтээлийн бичиж туурсан гэж үзэх юм бол магадгүй монголчуудын биш бас төвдийн энэ тусаар тогтол төвдийн энэ өв соёлд ч гэсэн монголчуудын үүсгэж байгаа үүрэг үүсгэсэн үүрэг бол тэр хэрээр бас их байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгж одоо явцсан одоо бас бодож үзэх ингэж шүмжилт байр суурин дээрээс хандах хандлага энэ төр байдаг ч гэлээ гэсэн энэ бол тэгж нэг тийм эмзэглээд байхаар зүйл бол бас биш. Энэ бол харин ч одоо бас монголчууд энэ хэлээр хүний хэлээр бусдын адил тэр үндснээс нь адил давна одоо ном зохиол төрүүлж байсан байна гэдэг бол монголчууд тухайн үеийн одоо 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх болоод ингээд ирэхэд бол монголчуудын энэ бичиг үсгийн соёл, энэ ном зохиол бүтээл төрөх соёл, энийг дагсан бусад одоо энэ соёлын түвшинд ямар өндөр түвшинд хүрсэн байсан бэ гэдгийн том илэрхийлэл бол одоо энэ төвдлөөр одоо төрсэн ном бүтээл шүү дээ. Зүгээр энэ зохиох биш, энэ чинь барлахаас ахгуулаад олон дахин хувиллаж одоо түгээн дараагаас ахгуулаад бол энэнийг одоо бас сурах хүчгийн түвшин сургалтанд хэрэглэхээс ахгуулаад ингээд олон талын ач холбогдолтой байгаа байхгүй. Төвд хэл монголчуудын хамгийн анхны нийтээрээ сурсан академик хэл байдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Би энд ягаад нийтээрээ олон хоороо гэд хэрэгэлчих гэхээр одоо жишээлбэл Монгол улс 1918 онд хүн амаа хамгийн анх удаа албан ёсоор тоолсон. Тэгэхэд Монголын хүн ам бол 542 мянга, Хятад хүн 100 мянга, Орос хүн 5 мянга. Ингээд нийтдээ нэг 649 орчим, 650 мянга орчим хүн амтай байсан. 1920 он хүртэл гэсэн үг шүү дээ. За ингээд тэр
одоо 500 гаруй мянган монгол хүн дотор 542 мянган монгол хүн дотор нь мэдээж тэр хятад хүн дотор орос хүн дотор бол лам нар тоологдох юм шиг байгаа. Тэр 542 мянган лам нар монгол хүн дотор бол 105 мянган лам тоологдсон. 105 мянган лам нарынх нь 40 гаруй мянган ер нь 42 мянган гэсэн судалгаа байдаг. 42 мянган бол сүм хийдэд тогтмол шавлан суудаг лам нар байсан. Өөрөөр хэлбэл сүм хийдийнхаа гортог дотор амьдардаг. Хийдэг ажил амьдрал нь бол лам шашны үйл ажиллагаа байсан. Тэгээд тэр хүмүүс бол төвддөр уншдаг. За тэгээд нэлээд одоо өндөр боловсралтойнууд нь бол төвддөр ном зохиол тойрогддог байсан. Нэг үгээр хэлэх юм бол монголчуудын академик гадаад хэл нь тухайн үед төвд хэл болсон. Гэтэл өнөөдөр бид нар бол мөн ялгаагүй бүтээлээ гадагшинд гаргая. Бас өөрийнхөө судалгааг олон улсын түвшинд бас гаргаж тавья гэвэл англи хэл дээр гадаад хэл дээр бичгэл ийм шаардлага гарч байгаа шүү дээ. Бичиж байгаа бид нар. Тэгжээч өнөөдөр тухайлах юм бол Монголын судлаачид өөрсдийгөө үнэлүүлж байгаа. Тэрнтэй адилхан тухайн үеийн манай Монголын буддийн судлаачид нь лам нар байсан. Тэр лам нар тэр гадаадад буюу төвдөд, хятадд тэгээ цаашлаад энэтхэгт үнэлэгдэхэд тэр тухайн одоо судалгатууны хэл дээр нь бичих ийм шаардлага өнөөгийн бидэнд англи хэл дээр унших, бичих, ярихад тохиолдож байгаа энэ шаардлагатай адилхан л тохиолдож байсан. Тийм учраас монголчууд бол олноороо төвд хэл сурж исэн, судалж исэн байна. Өнгөрсөн үед шашны соёл, зан үйл, гүн ухаан, дийлэнх суурийг эзэлж байсан нь ганц Монголын ард түмний өнгөрсөн үеийн онцлог бус. Бичиг үсгийн дурсгал бүхий улс угсаатан бүгдийн тухайн үед байсан үзэгдэл юм. Эрдэмтэн хүн судар бичгийг шүтэн бичгийн үүднээс үзэхгүй. Хэл шинжилэл, түүх, соёлын түүхийн үүднээс судлах нь тухайн үндэстэн ард түмний үгийн боловсрол, хэлний баялаг, гүн ухааны уламжлалыг танин мэдхэд гол үүрэгтэй. Монгол лам нарын бүрэн зохиолууд нь хүний энгийн амьдралаас эхлээд гүн ухааны, эгэл хүн сэтгэшгүй хүртэлх бүхий л зүйлийг багтаан бүтэлсэн эрдэнийн сан гэлтэй. Монголчуудын энэ төвд хэлээр бичсэн зохиолуудыг одоо бүртгэж судлахад ер нь зохиол бүтээлийн төгсгөлийн үг чухал үүрэгтэй. Тухайн бойтод одоо байгаа зохиолууд маань ардаа ямар хүн одоо зохиол бүтээлийнхээ ард тухайн зохиолч өөрөө яг хин гэж хүн дурдтгаж хүсснээр одоо хаана ямар одоо учир шалтгаанаар бичив гэдгээр дурдсан байдаг. Энэ маань болохоор тухайн номын одоо бас зохиолчийг тодруулах зохиолчд маань тухайн төгсгөлийн үгэндээ нэр алдраа одоо юугаар номын нэрээрээ бичдэг байсан. Тэгэхээр одоо яг ингээд монголчуудын сүмбүм бичсэн зохиолчдыг судлаад үзэхээр бас тухайн хүний одоо нэрийн холбогдлолтой судалгаа хийх, зохиол бүтээлдээ бичиж туурвж исэн нэрийг одоо бас судлах нь зүйтэй. Жишээлбэл одоо Заваа лам маань Заваа лам Лусан Даяан гэж ялдарсан нэрээр зохиолоо бичижсэн байх жишээтэй. Өшөө бол Авган хайдум өөрөө хамба Авган хайдум маань болохоор Хамб Намуу хаан гэсэн нэрээр мөн Аги Вамба буюу хэлний эрхт гэсэн одоо өөрийнхөө одоо нэр алдар одоо гавж цол одоо нэрээ бичиж ингэж хийжсэн. Тэгэхээр бид нар энэ сүмбүм зохиолыг яагаад ингэж төгсгөлийн үг чухал гэдэг юм. Тэгэхээр тухайн хүний сүмбүмд орж байгаа энэ бүрэн зохиолыг бүртгэж нэгтгэж одоо энэ хүн маань тичнээн ном бичсэн, тичнээн бот байгаа гэдгийг одоо судалж үзэхийн тулд энэ зохиол бүтээлийг нэг бүрчлэн одоо төгсгөлийн үгээс тухайн зохиогчийн бүтээлийг харж одоо мэдэх боломжтой. За ерөнхийдөө бол одоо дамцаг даржийн тухайд ингээд харахад өөрийнхөө нэрийг бол 14 янзаар бичсэн байдаг. За одоо тэр зохиол бүтээлийг бичээчийнхаа нэрийг бас дурддаг. За шавнар болон одоо энэ зохиол маань ямар үр өгөөжтэй цаашдаа юуг зорж хийсэн бэ гэдэг одоо ерөөлийг тавьдаг байсан. Эдгээр маань болохоор монголчуудын бүрэн зохиолоо бичижсэн зохиол бүтээлийн эмхтгэл тухайн зохиолчийн нэг зохиолчийн бүтээлийг судлахад бол чухал ач холбогдолтой. Монголчууд бол тэр зохиол бүтээл төвд хэл дээр туурах энэ улбаа уламжлал энэ соёлыг бол энэ бурхны шишний өлгийн нутгууд болох энтгэг төвд ийм одоо эрдэмтэн мэргэдийг дуурайсан, дагсан, тэндээс суралцсан, тэрний ирэмбээр одоо зохиол бүтээлээр туурвсан. Хожим бол 19-р зууны
сүүл 20 дугаар зууны ихэнх гихт бол ер нь ялангуяа будын гүн ухааны зохиол бүтээлээр сурах бичгийн түвшинд тайлбар зохиолын түвшинд бол одоо Монголын ламнар бурхны шний ертөнцид одоо оройдонд хүрсэн байсан гэж ингэж судлаачд үздэг шүү дээ. Тэгэхээр энэ зохиол бүтээл туурах энэ дэг болвол бүр Монголын онцлогтойгоор хэл найруулгын хувьд ч гэдэг юм уу одоо тэр бүнгэн ухааны мэтгэлцээ хэлцээрийн зохиол дээр бол одоо жишээ энэ тэр хэлцээлгийн жишээ энэ тэр уж байдаг юм уу энэ мэтийнгээр бол нарийн судлал бол одоо монголчуудын сэтгэлгээний соёлын одоо амьдралын гүн ухааны ертөнцийг үүсэж байгаа үзэл онолын олон судлагдах хэрэглэгдэн бол одоо энд байгаа. Тийм болохоор энийг анхааран болоо судлах, орчуулах, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах, дахин хэвлэх, эмхтгэх ийм зайлшгүй шаардлага бол байдаг. Зүгээр энэ чиглэл дээр одоо бид митийн ийм хүмүүс бол өөр өөрсдийнхөө салбар чиглэлээр тухайн хүмүүсийн одоо зохиол бүтээлд байгаа холбогдох зохиол бүтээлүүдийг агуулгын түвшинд, бүтцийн түвшинд бол чадан яадан бол судалж байна. Нэгэн цагт Эрдэнэтэн мэргэдийн оюун санааны ундраг болж байсан төвд хэлээр бичсэн мэргэдийн бүтээлийг одоо ч дэлхийд даяар судалсаар л байна. Буддын соёлт орнуудын өнгөрсөн цагийн уламжлал, соёл, гүн ухааныг судлах гарцуул төвд хэлд зохиолууд юм. Монгол мэргэдийн бүрэн зохиолууд бидэнд уламжлагдан ирсэн нь соёл түүхийн маш том судлагдхууны өв билээ.